Хай манайхаа шинэхэн бичлэгтэй тавтай мөрөл. За би өнөөдөр ямар бичлэг хийх вэ гэхээр булдаг нүдэл эдний. За энэ болохоор мөлийн халуун ногоотой гэдгээр алдартай. Би бүр дээр үед Монголд бол бүр 2x-тэй нийтээд бүр яг өгчихсэн. Үнэхээр амар халуун ногоотой байсан. 4x-тэй ч үлээ бүр хар өнгөтэйг бүр идчихсэн байхгүй юу? Тэр бол үнэхээр аимшигтай байсан. За тэгээ өнөөдөр болохоор би ингээд нөгөө гэрийн хойрхон Аз маркетад амар олон ерөөсөө Монголд харж үзэж байгаагүй төрлүүдээ дээр харсан. Тэргээ бүгдээр худалдаж авч орж ирээд хамтдаа найруулад гоё идээ. Бичлэг хийzгээ. Ингээд миний хамгийн анхны мукбан бичлэгтэй хамтаагаарай. Гэхдээ гоймгуудаа худалдаж аваад ороод ирлээ. За ямар төрлийн гойм авсныг та бүхэнд игнээс танилцуулъя. Ингээхнийх нь болохоор ийм булдаг чизтэй гоймныг авсан. За дараачих нь болохоор карбоноратай төрөл Монголд бас нэлийн зарагддээ шүү дээ. Би энийг бас Монголд тахта нэг удаа CU-гаас авч идчихсэн. Тэгээ тэр үед бас нэлийн халуун ногоотой санагдчихсан. За дараачих нь болохоор хамгийн халуун ногоотой хар булдаг гойм байна. Ийм төрлэн. Дараачих нь болохоор ихтэй бас булдаг гоймгийн төрөл булдаг бөгөмтан. Та нар энэ гоймны шүлтэйг идчихсэн үү? Энэ болохоор шүлтэй төрөл юм байлээ. За тэгээд нөгөө анх нөгөө ингээд дэлгүүрлэг ороод тайлх гоймгуудаа харуулхад ингээд амар олон харагдаж үздэг төлөв байсан шүү дээ. Тэнгүүд нь би тэндээс нь хоёрын сонгосон. Нэлээд сонирхолтой байх үгнээс хоёрын сонгосон. За эхнийх нь Мексик. Бүгдээрээ Мексик булдаг гэдэг нэ гэдэг байхгүй. Лайм ингээд гойм дээр ингээд лаймтай тэрнээс энэ ингээд Мексик уур амьсгалтайгаа. Тэгээд энэ яг Мексикийн үндэсний халуун ногоотой хоолмолны амтыг оруулсан байх гэж би бодоод байгаа байхгүй. Тэгээд надад бас нэлээд сонирхолтой санагдаад. Яа би бүр ингэ ярьж байхдаа шүүс гаж байна. Аюу нутахгүй ямар халуун ногоонд нус нөлмөстэй хойлолдох гэж байгаа байхгүй. За тэгээд гороож ялаа. Би бол бичлэгэндээ зориулж нэг хідэл дахиж өрнөл хийдэггүй л байх. Тэгтээ яг тэгээд бүр дараа нэг халуун ногоотой гоё мэдмэрч нэгт үедээ нэг юм тэр бол дууссан л та. Мексик халуун ногоо идэх нэ. За дараачихан. Тар энэ булдагийн каритэй төрөл гэж харж ирсэн үү? Каритэй гэсэрнээс халуун ногоотой. Энэ болохоор энэтхэг халуун ногоотой карины амтыг оруулах юм шиг байгаа. Зургийг харах юм бол нэг тийм энэтхэгийн тэгээд энэ чинь юу юм? Энэтхэг нэг Аладдин дээр гардаг шиг тийм юм уу? Ер нь бол энэтхэгийн булдаг гойм байгаа хгүй юу? Баанч эднэн гоё аягаараа байхгүй чангаар нэлээ. Би ер нь бол чандаг нь илүү гоё идэг л та. Гэтэ өнөөдөр бичлэгэн дээр хэл бол аягтай байл гоё юм. Ингээд бүгдээрээ гоймгоо идэж хэцгээ. Би бэлэн болгоч чадсан тэрдээ. За манайхан би дөнгөж цаг гоймгуудаа бэлэн болгочлоо. Мексик халуун ногоотой, энэтхэг халуун ногоо каритэй. Тэгээд дөрвөн төрлийн маань булдаг гойм. Эхлээд би эднэрээс амссан гэж бодож байна. За эхнийх нь болохоор энэ каритэй, энэтхэг халуун ногоотой. Бүр үнэхээр гоё харагдаж байна. Яна. Өнөр нь бол яг нэг каритэй будааны өнөр шиг юм заяа. Тэгээд халуун ногоо нь ямар ах юм бол Орон гомдод гомдаж амсаал ийдсэн чи шууд амар халуун ногоо мэдрэгдэж байна. Нара яаж харах вэ? Аим гомдтой. Халуун ногоотой гэсэн нэ энэтхэг карины амттай. Амар өргөц амттай байна. Настайгаа юм би энэ оноо хүн бол 10-аас 8 өгнө. Каритэй. Ер нь хизэж өмнө амсаж байгаагүй каритэй гойм. Тэгэхээр амар спайси. За энэ адамалсан. Дараачих нь болохоор Мексик гоймонгийн нийтдгээ. Танаа харагдаж байна. Амар тийм нэг юм заяа. Яаж болж юм бэ? За энийг бол би өстэй амар сонирхож байна. Мексик хоол баг идэж үзээгүй. Тако мако ч Мексик л тэрийг л хийдчихсэн юм байна. Яа, өглөө. Халуун ногоотой. Яа, би цаашаа яаж явна? Би бол нэг сүйтэй л дээ. Нэг ийм их дуумаар байна. Нэг амар өрмөц хамт энэ заяа. Лимонтой ч юм амттай тааж угаасаа лаймтай шүү дээ. Тэнгүүтээ нэг тийм яншин кориандер энэ амт үүдээ шүү дээ. Тийм амттай.
Энэ бүтэхтэй энэ хоёр холилдоо тэгүү. Энэ илүү халуун ногоотой санагдаад ах юм. Гэхдээ амт нь бол бас их гоё юм аа. Амттай. Тийм ээ. Амсангууд яншуу амтуудад яг амьдрал дээр бол яншуу ерөөсөө идэж чаддгүй. Муухай нэг үнэртэй басны амттай нэг сони эвгүй амттай санагдаад байдаг байхгүй юу? Би бүр яншуутай хоол байвал дүүр жоохон ч орсон байвал идэж чаддгүй. Гэтэ энэ гойн болохоор идчихээд ах юм. Халуун ногоо нь бүр алж ийна. Яна. Тата. Суулгуу яншууны амт нь бүр илүү тод амттай байгаа учраас би энийг өнөөхөө тусаалаа. Энд нэг 7 хоног амт нь бол гоё. Яншуутай. Тэгээ халуун ногоотой нэг уул ойлгомжтой. За одоо надад 4 төрлийн нөгөө аятай гойн маань үлдлээ. Бүгдийг нь дуустал идэж чадахгүй шүү дээ. Тийм болохоор амсаад явна. Тэгтээ аль болох дуусгахыг бодно. За одоо миний төрүүлж идэх нь болохоор юм шүлтэй төрөл нэ. Харагдаж байна. Шүлтэй төрлөөс нийтэд их бол тэрхийг ялцаачиж бол бас моохох гэж бодоод байна. Гэтэ энэс үлээ шүлтэй муу юм болов бас хуурга байх хэрэгтэй юм болов. Яа на өглөө. Йоо сууж чадахгүй юу? Би надад юу ямар ингэ дүүрэн бэ дээ. Яа. Эсвэл суух гээд эсхөө. За тэгээ. Яа өглөө. За халуун ногоотой шүлтэй. Үзье. Ойна. Шүлтэй халуун ногоотой. Шүлнээс намсч үзье. Хэрэг бүр хаяа нэг гом шүлтэй гом идмээд дээ штэ халуун ногоотой. Хэрэг ялын сонгоо мэдгүй бол хэрэг энэ байвал энийг аваад үзэр бүр амар тасархай халуун ногоотой шүлтэй юм байна. Амар гоё гоё шүлтэй. Амтнаас амар гоё. Би хэрэг дараагийн удаа зүгээр л халуун ногоотой гом шүлтэй гом идэхээр бол энийг авнаа. Амин өргөн. Тэгтээ амт нь амар гоё. Харин ханаа илаа энэ амар өртөө болох юм шиг байна. Гоё өтгөн амттай өрмөц амттай шүлтэй юм байна. Манай гол нь амар супер спайси. За. Окей. Одоо шууд хандчихна бүр амар ингээ хөлс гараад эхэлж байна. Яа, окей. За дараа нь болохоор энийг амсъя заяа. Чизтэй, хурай, булдаг. Би Монголд бол энийг харж ирсэн гэхдээ идэж байгаагүй. За. Энэ бол булдаг гомгийн төрлүүдийг бодвол гомны нэм нарийн ширхэгтэй юм байна. Нарийн ширхэгтэй юм байна. Булдаг ч юу нэг өргөн гомтой гадаг шүү дээ. Энэ болохоор нарийн юм байна. Яг гоо хөрөг гоо ёо нэ. Яа шүүс гинэ. Курс бүр аим гарч уруулах нэдэг. За энэ болохоор тийм байна. Нарийн гомтой тэгээ амсангууд яг чиз амдаг да. Нэлээд гоё юм байна. Тэгээ сүүлрүүгээ бүр халуун ногоондоо бараг тасгаад байна уу юу? За энийг дуусна. Ядаж нэг гой монгоо дуусахгүй бол сонирхолгүй шүү. Бүр нэг тамруу чий заяа. Яа би чадна. Яа халуун ногоонд дээр амар наа. Сая тэгээ амар их идсэн чинь ёо. Хатаа цаар үхэн ах байдаг ой бичлэгийн дундаараа. Яа
Баймандаа л ийм салаанаа тэмцгээ өглөө бүр ногооны смутийн дроос шүү дээ. Яа, одоо миний оролоор нөгөө пилэр хийлгэсэн юм шиг ингээд томроод ийм бодлоо. Та нар анзаарсан бол миний уруул ихлээд ямар ч өнгө будаггүй байсан шүү. Тэгсэн чи одоо энэ араа бүр уруулаа улаанаар буддаг шиг харагдаад байна. За нэг л албаглалт. Энэ талаанаа ихтэй юу ихтэй. Тэсэрнэ. Бэлтгэний амт ингээд хөөх амттай. Амжилттай. Яа нэг очоо. За одоо надад 2 төрлөн гом үлдэж байна. Эдэггүй. Таачихсан. Энэ харыг үдээ. Харыг бас утгаад. Энэ бас түрүүний нөгөө чизтэй төрөл шиг нарийнхан гомтой юм байна. Нарийнхан гомтой. Тэгээд халуунагаа олгоос аим. Ямар учраас хар савтай байгаа лээ. За одоо энийг амсаж зөө. Яа, өглөө. Брэм хөл гарч ийн. Яа, энэ амар нэ. Хаалгаар орохтой хүртэл брэм арай тустаас амар гашин орж ийн. Ёо. За, төлөө. Амар амттай гом баггүй нэр. Тэсээ яаж юм амар халуунаа готоо хийж чадваа. Зогсож байгаа нь юусоо дахиж идэж чадахгүй болох гэдэг. Тийм болохоор амар хурдуурт. Ёо. Би бол халуунаад нэлээд сайн л да. Тэгсэн чинь энэ арай аяа баахныг нэг дор идэх чинь бүр аим шигтэй юм аа. За. Одоо миний бөөлнөд харсаад байна. Нара хөлмөл орсаад өглөө. Фитнес хийхдээ хөлбөрт хөлөхгүй болсон байж. Яа нара. Гоё амттай байхгүй. Энийг халуунаа гойж байгаа бас амтан мэдрэгдэн нэ гэдэг чинь амттай гэсэн үг шүү дээ. Заана гойж байгаа хүн. Дос хэрэгтэй. Дас гайм амар сайн чаддаггүй. Дуртай. Бит мог гэдэг мэддэг. Гэхдээ энэ халуунаа одоо төрлүүдээс энийг л идчихсэн. Тэгээ дээрэс нь нэг дор ингэж идэж аймаа халуун одоо юм их идэж үзээгүй. Тэг яг чадна. Ямар сайн гоё юм. Амттай халуун одоо болохоор амар ч амтгүй халуун одоос нь дуус. Барахгүй. Яа. За энийг арай дуусахгүй байна. Гүү гэнаараа. Харагдах нь бүр ингэ. Миний хөлс амар бөглөө. Би одоо тэгтээ би яг уумаар энэ банантай зүгөө. Тэгтээ би энийг заавал идэж амт дуусчаад. Уумаар би өөр амар. Нэг юм бодохоор яг тэрийг хийх бол хүч гэдэг болохоор. Тэгсэн амар турын мөрийг шийдэхээр энэ зам гарч ирэхгүй. Өөр юм хоол унд дээр л гарч ирж байгаа. Яа за чи одоо тэг би яах вэ? Яа би чи идэж шүү дээ. Тэгтээ хорвогийн хамгийн эрүүл хоол гойн байсан бол гоё ахгүй гэж манай DO хэлж үлээ гэсэн. За энэ болохоор өргөн гойн байна халуун ногоотой. Яа манайхан би яг хөглөө. Энэ уурнаар карбонарагийн амттай амар гоё. Даанч бүр халуун ногоо бүр илүү мэдрэгдээд байна бүхэж талбарлаа. Үхээ наач үү дээ. Ерөөсөө та нар туршиж үзэж болохгүй шүү. Тэгэхээр бол ингээд хор зайтай ч юм уу өөр дээрээ нэг дөрвийн болыг идэж болохгүй байх шүү. Яа карбонараг амтнаа аим гоё байхгүй. Тэгээд халуунаа хийжсэн юм. Бүгдээ энэ нэг унтгаад би бүр цаанаас унтгаад амж шиг ухаалтгаад ам яа. Батанга байна. Аим гоё.
бай. Тэгтээ. Тэгээ энэ хамгийн сүүлд нь оноо гээ. Нөгөө ихний хоёрт бол оноо гэсэн байгаа шүү дээ. Карбонара амтан дэвтэйстэй гоё юм аа. Өөрсөн чизээ нөгөө rose cream dog food идэж байгаа юм шиг юм гоё. Дууса. Бүгд нэгээс мэдчихлээ шүү дээ. Бүр хоёр савыг дуусгалаа шүү дээ. Бараг л дуусгацгаа. Энэ одоо энэ жоохон олцсон. За яаж хүний орны 2 сав бүтэн дуусгахыг хэлүүлээ да. Тэгэхээр энэ хоёрыг мэднэ. Энийг дуусгана. Дууссан. Энэ хоёрыг дуусгаж чадлаа. За одоо суугаа уяа. Өглөө. Манд тэр жоо удаан байлгамаар байна. Энэ гэхдээ бүлээн болохоор юм хөвөө юм бэ. Одоо та нартай ингээ ойроос харуулах бол миний хүнс бүр харагдах нь. Ингээд нэлхүүсэн. Хамгийн ихний энэ хоёр төрөлттэй бол оноог нөхцөн. Надад бол каритэй илүү таалагдсан. Энэ бол яншиг идэж чаддаг дуртай хүмүүс бол таалагдана. Энэ хоёр төрлийн оноог олгосон. Гоё яа. За тэгээд надад энэ шүлтэй талаад бүгэн там. Шүлтэй бас нэлээд таалагдлаа. Би зүгээр дараад би өмнө нь ингээ халааны хаваатай хоол гоё мэдгээр бол нөгөө оншими мөөхтэй ч юм уу эсвэл жин рамён ер нь тэднийг л идчихдэг байхгүй юу? Энэ бол бас яг бүр халуун ногоотой бүр идэх гэвэл бүр энэ бас нэлээд гоё юм байна. Шүлтэй төрлөндөө болохоор би бүр 9 оног нөө. Надад бүр нэлээд таалагдсан. Та нар хэрвээ олвол заавал авч идээд үзээрэй. Шүл нь айгүй амттай. Тэгсэр нэлээд гоё өтгөн халуун ногоотой. Шүл нь жоох өтгөн. Тэгсэр нь халуун ногоотой. Нэлээд таалагдлаа. Стэйт нь болохоор би нэг 7.5-ыг өгье. Яагаад гэвэл карбонара төрөлтөөгөө жоохон ойрхон амттай санагдсан. Тэгээ тэрийг бодвол нэлээд халуун ногоо өндөртэй юм шиг амтагдчихсэн. Тэгээд чиз нь ингээд бас гоё дайггүй амтагдчихсэн. Гэхдээ чиз нь илүү их байвал бүр гоё хараг. За дараач нь болохоор энэ хар төрөл байна. Халуун ногоо нэлээд ихтэй. Тэгээд энэ нь бол баг бусдаас хамгийн халуун ногоотой нэлээ. Тэгээд амт нь бол ямар нэг элдөө ингээд нэг чизний ч юм уу одоо карри ч гэдэг юм уу тийм амтгүй зүгээр л яг гоё юм халуун ногоотой. Нэг нөө такалби бүр нэлээд халуун ногоотой такалби идэж байгаа юм шиг л санагдлаа. Эндээ болохоор би 8 оногно. Тийм бас надад ингээд таалагддаг төрөл боллоо. Нороотой төрөлтэй болохоор би хэрвээ би өнөөдөр ийм олон гомь идэггүй байсан бол энэ төрөлтөө яа би өглөө. Хэрвээ би өнөөдөр ингээд амар олон гомь идэг байсан бол энэ төрөлтөө амар өндөр оноо өгөхөр юм байна заяа. Тэгээ бусад төрлийн идээд үдцсэн чинь энэ төрөл маань бол бас хамгийн шилдэг төрөл нь биш юм байна. Өмнөний дунд бас энийг таавах бамттай гомь бэ. Тэгэхээр ч би энд яаж тийм өндрөх үү? За би эндээ гэхдээ бас тийм баг өгөхгүй 8 оноо өгье бас. Нар маань энэ миний гомгоодаас идэж үзсэн төрөл бол идэж үзээгүй төрлөө эсвэл эдрээс өөр бас төрөл байдаг бол гой комент хийгээрэй. Тэгээд өнөөдөр миний халуун ногоотой булдат гомгийн бүх төрлөөс идэх бичлэг маань амжилттай болж дуслаа. За тэгээд та нар маань идэж үзэх хүссэн хамгийн гой төрөл нь аль вэ? Өөр гой иймэрхүү амттангуудаар юм уу бичлэг хэлгээр бол гой комментээс бас санаа өгөөрэй. Ингээд яг одоо лайк дараад, subscribe дараад гой коммент хийчээ. Хажууд байгаа хонхон дээр дарах юм бол бас миний бичлэг орох болгон та бүхэнд мэдээлэл очих болно. Ингээд намайг урамшуулад subscribe дараарай. Ингээд дараагийн гоё мукбан бичлэгээр уулзлаа. Баяртай.